Зөвлөлийн тэмдэг И болох нэг тохиолдлыг авч үзье. Зөвлөлийн тэмдэг И болох 4 дүрэн байдаг. Үүнээс дараах дүрмийг нь авч үзцгээе. Зөвлөлийн тэмдгээр төгссөн үгэнд урт гişгээр эхэлсэн залгуур залгахад зөвлөлийн тэмдэг И болж урт гişгийн нэг нь хасагддаг. Жишээ харъя. Барь гэдэг үгэн дээр А-г залгасан байна. Тэгэхээр зөвлөлийн тэмдэг нь И болж А-гийн 1А хасагдсан. За хууль дээр А залгасан байна. Мөн зөвлөлийн тэмдэг И болж урт гişгийн нэг нь хасагдсан. За хууль дээр И-н залгасан байна. Тэгэхэд зөвлөлийн тэмдэг И болж урт гişгийн нэг нь хасагдсан гэсэн үг. За цох, цохио, соль, солиод. Зөвлөлийн тэмдгээр төгссөн үгс нь дан зөвлөрсөн гийгүүлэгчтэй үг болно. За дан зөвлөрсөн гийгүүлэгчийн ард зөвлөлийн тэмдэг бичнэ. За тахь, үн, тох, уйл гэх мэт нэр үгс байж болно. Байр, хорь, цох гэх мэт үйл үгс байна. За давхар зөвлөрсөн гийгүүлэгч гэж бас байгаа. Энэ нь давхар зөвлөрсөн гийгүүлэгчийн ард И бичнэ. За энэ нь болохоор тамхи, салхи гэх мэт хоёр гийгүүлэгч давхар орсон үгсийг давхар зөвлөрсөн гийгүүлэгч гэж үзнэ. Ингээд давхар зөвлөрсөн гийгүүлэгчийн ард И бичдэг байх нэ. За дээрх дүрмээ санаад дараах даалгаврыг бие дааж хийгээрэй.